Сайн байцгаана уу? За дараагийн хичээл. За хэрхэн давхарга үүсгэж зурх вэ? Давхарга үүсгэнэ гэдэг нь өөрөө их чухал. За тэгэхээр маш олон төрлийн элемент агуулсан те объектыг зураад эхлэхээр за түүн дээрээ засвар хийх шаардлага гарч ирдэг. За тэгэхээр зөвхөн нэг давхарга дээр зураа явуулчихаар тухайн объектуудыг нэг бүрчлэн засах шаардлага гарч ирдэг. Тэгэхээр давхарга гэдэг зүйлийг аваад зурснаар бид нэр тухайн давхаргынхаа шин чанарыг өөрчилчих юм бол бүгднгийн нэг бүрчлэн засаж цаг алдах шаардлагагүй болдог. За тэгэхээр яг юу хэлээд байна вэ гэдгийг ингээд тайлбарлая. За тэгэхээр биднэрт энэ layers гэдэг нэг юм хэсэг байгаа. За энэ бол давхарга үүсгэх. За тэгэхээр давхарга үүсгэх гэсэн энэ хэсэг дээр бол бид нар үндсэндээ за одоо жишээ нь энэ зургийг зуръя гэж бодвол бид нэр тухайн объектыг зурхаж байгаа тийм ээ тухайн дүрслэлийг зургийг зурхаж байгаа элементүүдийг их сайн харна. Нэгэсэндээ энэ зургийг зурхад ямар шугам оролцож вэ гэдгийг их сайн харах хэрэгтэй. За жишээ нь тэнхлэгийн шугам гэдэг бол цэгтээ тасалдсан шугам байна. За тэгвэл энэ үндсэн яг зургийн маань үр дүн болох энэ хүрээ шугам, энэ үр дүн маань өргөн шугам байна. За хэмжээний шугам маань яг юм нарийн шугам байна ч гэдэг юм уу те. За ингээд мөн энэ зурааслалтын энэ зүсэлт огтлол тэмдэглэсэн энэ зурааслалт бол нарийн шугам байна. Гэх мэтчлэн бид нар яг хөглөөр тухайн шугамынхаа төрөл зүйлээр ялгаад өгчих хэрэгтэй. За ингэж ялгаад бид нар тэдгэрийгээ давхаргад хамруулах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр ер нь бол альва зургийг зурхдаа за олон объем те энэ гэсэндээ том их өргөн цар хүрээтэй зураг зурхдаа ер нь бол layer ашиглаад зурвал давхарга ашиглаад зурвал зүгээр байдаг. За тэр маань биднэрт бол засвар хийхэд их нэмэртэй байдаг байгаа. За тэгвэл одоо жишээ нь бүгдээ шинэ давхаргыг тэгвэл яаж үүсгэх юм бэ гэдгийг энд ярьж байна. За шинэ давхарга үүсгэхдээ бид нар бол энэ дараа layer properties гэдэг ингээд дараад орчиж болно. Эсвэл гарнаас шууд LA гэдэг тийм ээ. Гарнаас шууд LA гэдэг дуудахаар layer гэдэг дуудагдаад гарч байна тийм. За аль нь ч хийж болно. За тэгэхээр биднэрт бол одоо бидний ер нь ингээд шууд зураад яваад байгаа давхарга бол энэ тэг давхарга. За тэг давхаргын шин чанарыг харъя. За тэгэхээр тэг давхарга маань ийм яах вэ? Үндсэндээ хар өнгөөр зурагдаад, үргэлжилсэн шугамар зурагдаад, за ийм тийм ээ шугамны өргөн маань тодорхой нэг цаанаасаа гүгцэн өргөнтэй зурагдаад явж байгаа юм байна. За одоо тэгвэл бүгдээр шин давхарга үүсгэе. За шин давхарга үүсгэхийг үл энэ хараа. Энэ Alt N гэж дарж болно. Эсвэл энэ дээр шууд дараад өгч болно. За энэ дээр дардлаа. За тэгэхээр энэ одоо биднэрт идэвхтэй байгаа давхаргыг шууд энэ үргэлжлүүлээд хуулаад явчихдаг байна. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр яах вэ гэхээр за тэнхлэг гэдэг давхарга үүсгэе. Тэнхлэг гэдэг давхарга. За тэнхлэгийн шугам ер нь бол нараад цэгтээ тасалдсан шугамаар тэнхлэгийн шугамаа зурна гэж бодъё тий. За энэ маань тэнхлэгийн шугам маань нэг ийм тэр өнгөн дээр нь дарчхаар гараад ирнэ. За нэг ийм өнгөтэй байна гэж бодъё. Магадгүй тий. Маш олон төрлийн зүйл зурхад бол энэ өнгийг бид бас өөрчлөж харахад эвтэйхэн болох хэрэгтэй. За ингээд бид нар үргэлжлүүлээд яах вэ гэхээр эндээс одоо бидний ингэсэн энэ continuous гэдэг шугамны төрөл дээр дарчхаар ийм цонх нэгдэнэ. Эндээсээ бид нар яг тохирох шугамаа олохын тулд load дуудаад өгчих хэрэгтэй. За эндээс цэгт одоо нэгснээр энэ чинь тэнхлэгийн шугам гэдэг чинь төвийн шугам гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр энд эдгээрээс сонгоод өгчих хэрэгтэй. Центр гэдэг тий. За энэ дээр центр гэх ингээд сонгоод өгчээ. Аль нэгийг сонгож болно. За ингээд сонгочихъя. За эндээсээ энийгээ идэвхтэй болгоод окей. За одоо хараарай. Центр гэдэг шугамаар одоо солигдсон байна. За тэгэхээр тэнхлэгийн шугам маань нарийн шугам байх хэвээр. Энэ шугамны өргөннийг зааж өгнөж байна. За энэ дээр сонголоо. За нарийн шугам буюу тэг 15-аас нэг хэтрэхгүй өргөнтэй байна гэх бүгдээ үзье. Тэг 15 гэд өгчээ. За энд үндсэндээ тэнхлэг гэдэг давхарга бидэрт бэлэн боллоо гэсэн үг. За одоо тэгвэл бүгдээрээ дахиад давхарга үүсгэе. За биднэрт одоо хамгийн сүүлд
үүсгэсэн давхаргын маань энд ингээд яг шин чанарыг хуулаа авчиж байна тий. За тэгвэл бүгдээрээ одоо энэ дэр нэг өргөн шугам гэдэг. Өргөн шугам тий. Өргөн шугам маань ямар өнгөтэй байх юм гээд энд бас тохируулаад өгч хэрэгтэй. За юм ягаан байна гэж үзье. За эн чинь үргэлжилсэн шугам байх хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ энийг сонгоод өгч хэрэгтэй. За өргөн шугам гэж юм чи өргөн дээрээ бид нэр за нэг ямар формат дээр хэвлэж байгаа гэдгээс хамаарат өргөнөө сонгох хэрэгтэй. За нэг A4, A3 дээр A2 дээр ч юм уу хэвлэгчүүл нь тэг 53, 60 байхад бол өргөн бол хангалттай. За ингэ сонгоод өгч хэрэгтэй. За ингэ өргөн шугам. За дараа нь одоо бүгдээрээ эндээс яах вэ гэхлээр өөр энд одоо ямар шугам оролцож байна гэхлээр за нөгөө зурааслалтыг илэрхийлэх шугам байна тий. За зурааслалт. За ингээ миний юу энэ зурхаж байгаа одоо тийм ээ объект маань ямар одоо объектуудаас бүрдэж ийн гэдгээс анхаарах хэрэгтэй. За энэ зурааслалтаа ногооноор үгийг бодчих. За энэ зурааслалт үргэлжилсэн шугам байх хэрэгтэй. За энийгээ тэгээд бүгдээрээ нарийн шугам болгох хэрэгтэй. За зураг дүрслэл дээрх нарийн шугам ямар байна? Яг түүгээр нь яг жиг тохируулаад явчих хэрэгтэй. За ингээд үндсэндээ 3 давхарг үүсгэлээ та нар хэдэн ч давхарг үүсгэж болно. Мөн тухайн давхаргыг унтрааж асааж болно. За мөн хөлдөөж болно, цоожилж болно. За ингээд цоожилсан унтраасан тохиолдолд огт харагдахгүй, цоожилсан хөлдөөсөн тохиолдолд тухайн объект маань хуулагдах, зөөгдөх, за ингээд устдах боломжгүй болдог байгаа шүү. За энийг сайн ажиглах хэрэгтэй гэсэн үг. За ингээд үүсгэсэн давхаргуудыг хэрхэн ажиллах вэ гэдэг талаар ярилцъя. За одоо тэгэхээр бүгдээрээ ингэнэ. За би тэнхлэг гэдэг шугам одоо давхаргаа сонгочих тий. Сонголоо. За одоо бүгдээрээ лайн. За тэгээд бүгдээрээ магадгүй ингэ тий. Би одоо энэ хэсгийг зурхачаа гэж үзвэл яг уу. За орто мод асаачи. За энэ хэсгийг зурхачаа гэж үзвэл бүгдээрээ за нэг ийшээ чиглэлтэй. За тухайн урт маань одоо хэд байхаас хамаарна. За нэг 100-ийн урттай ч юм уу сонгоод зурчий. За инхээр нүү тэнхлэгийн шугам маань гараад ирж байгаа зү тий. За тэгээд бүгдээрээ энд одоо босоо ингээд тий. За босоо шугамын дагуу за энэний чинь хэмжээ 54 гэдэг чинь бүгдээрээ үндсэндээ за яг нэг 60-тай ингээд зурчий. Дараа нь бид энийг угаасаа янзалж болно. За нэг иймэрхүү байдалтай. За энэ зургаа жоохон томруулчихъя. Тэр хард зурхад хэвтэйхэн болох байх. За ингээд ийм давхраг үүсгэсэн. За тэнхлэг бол энэ хавцаа байна гэж үзье. Тэ за эхлээд бүгдээрээ эндээс эхлээд зурж эхлэе. За тэгэхээр одоо шууд бүгдээрээ ингээд нэг circle авчих юм бол шууд нөгөө идэвхтэй байгаа давхраг дээр чи ингээд зурагдаж байгаа. За хэрвээ энэ дээрээ шууд зурсан тохиолдолд одоо бэлэн нээсэн байгаа давхраг руугаа бас шилжүүлж болно. За тэрийг хэлэх гэж зориуд ингэчлээ. За энэ тэгэхээр 54-тэй тойрог гэдэг чинь бүгдээрээ яг 27 радиустай өгчих хэрэгтэй гэсэн үг байна тий. Энэ 27 радиус. За тэгвэл энэ давхаргаа идэвхтэй болгоод одоо энэ объектоо сонгоод нөгөө өргөн гэдэг давхар руугаа нэг шилжүүлээд өгчих хэрэгтэй. Өргөн. Энэ үг нь өргөн шугамар зурагдах хэрэгтэй тий. Тэгсэн чинь өргөн харагдахгүй байгаа тий. За энэ юунаас олж ийнэ гэхээр бид нэг горим асаах хэрэгтэй. За тэр нь ямар горим бэ гэхээр энэ хараа line width гэж аз line width шугамны өргөнийг харуулах нуух гэж. За энийг сонгочлоо. Хэрвээ энэ горимчин дэлгэцэн дээр бэлэн биш байвал та нар энэ жагсаалтаас гаргаад ирээ. Line width гэдгээ тийм ээ зөв болгоод гаргаад ирэх хэрэгтэй гэсэн чеклээд. За ингээр өргөн шугам маань харагдаж байна те. За одоо тэгвэл бүгдээрээ энийг те. За энэ өргөнөө идэвхжүүлээд дотор талын тойргийн зуръя. Дотор талын тойрог. За энэ дотор талын тойрог дээр одоо хэдийн диаметртэй вэ гэхээр 24 гэж байна те. За 12 радиустэй гэдэг ингээд өгч болчих. Ингээд өгч болчих. За тэгвэл одоо бүгдээрээ ингээд үргэлжлүүлээд энд явах уу? Мөн энэ тойргийг зуръя. За энэ тойргийг зуръя гэх юм бол circle авлаа. За бүгдээрээ shift mouse 2 дараад from гэдгийг авна тий. Энэ дээр mouse нэгээ дарлаа. За ийшний x-ийн дагуу 65. At авна тий. Shift-ийг 2-тай хамт харахаар at гараад ирдэг тий. За хасах 65. Y-ийн дагуу tick гэж өгч хэрэгтэй. Энэ гарч ирж байна. За энэ дотор талын тойрог чинь 10
радиустай байх нэ. 10 радиустай. За энийг үйл ажиллагаа ийшээ сунгах хэрэгтэй юм бэ. За энэ тойргоо бид нэр байгуулж чадсан. За ингээд бид нар яг хөглөр нөгөө өмнө нь сурсан мэдсэн зүйлүүдээ ашиглаад нөгөө зөвхөн давхаргад яаж хамруулах уу гэдэгт ойлголтоо л энд авахд хангалттай. За тэгэхээр ингээд нөгөө бид нар бэлэн одоо үүсгэсэн давхаргуудтай хамруулад явах боломж бол байдаг байна тий. За гадна талын тойрог радиус нь 20 гэж 20 гэж шууд өгчий. За ийм байх нь байна. За энд одоо бүгдээ энд байгаа тойргийг үүсгэе. За энд байгаа тойргийг үүсгэхийг бүгдээ энэ төвөөсөө авах зөв юм байна. За төвөөсөө биш эндээс авалгүй юм байна. Яг л эндээс 45-ын зайтай гэдэг нэг бэлэн өгөгдсөн байна тий. За тэгвэл бүгдээрээ circle авдгаар аваад shift mouse 2 from энэ төвөө зааж өгөөд add тавлаа. За x-ийн утга бол 45. За y-ийн утга нь доошоо нь юм чинь хасах 90 гэж өгөх хэрэгтэй. Хасах 90. За энд ингэ байгуулж тий. За энэний диаметрийг харъя. За гадна талынх нь 30, дотор талынх нь 34 гэдэг чинь 17-тай. 17-тай байх нь тий. За одоо гадна талын тойргийг үзье. За 30 радиустай гэсэн чинь 30 гэж шууд өгч хэрэгтэй. За ийм байна. Ийм байна. За одоо бүгд яах вэ гэхээр нөгөө яг өмнөх хичээлээ тавтангаа давхаргаа бас яаж ашиглах уу гэдгийг энд тийм ээ. Бүгдээрээ хамтдаа яах вэ? Шийдэж ин тий. За бүгдээрээ circle авлаа. За энийг дүлгэн холбогч юм гэсэн үг шүү дээ. За тан радиус авчи. Тан радиус авчи. За эхний холбогдох одоо тойрог бол энэ. За дараагийнх нь бол одоо юм шүргэх ойролцоо шүргэх хэсэгт нь сонгох хэрэгтэй. За одоо радиус өгье 70. За ийм болчихж шүү дээ. Ийм болцсон. За одоо мэдээж ийм болчихгоот нь бүгдээрээ trim хийх хэрэгтэй. Энэ хараа. Өөд ингэ те. За энэ илүү erase-ийг арилгаачих хэрэгтэй. За одоо бүгдээрээ энд нэг шулуун шүргэж явах гэдэг те. За line авъя. Shift mouse 2 tangent. За энэ обжекттэй шүргэх shift mouse 2 tangent те. За дахиад саяын үйлдэл гүйцэтгэн нөгөө талд нь те. За shift mouse 2 tangent. Shift mouse 2 tangent. За ийм болцсон. За одоо ерөнхийдөө бид нар бол яг зурцсан. За trim хийгий. Энэ хэсэг. Энэ хэсэг. За харин энэ хэсэг тий. За ингээд ерөнхийдөө бид нар ерөнхий одоо нөгөө рама босгоод авцсан. За энэ хэсгийг fillet-ээр холбоод өгчий. Fillet F. За радиус өгнө. За радиус маань хэд вэ гэсэн чинь 32 радиустай энэ хэсэг тий. 32 гээд энийг сонголоо. Энийг сонголоо. За ингээд дүлгэн холбогдсон гэсэн. За үндсэндээ бид нэр зурах ёстой зүйлүүдээ бол гаргаад авсан. За одоо бодъё. Энд дээр нэг тэнхлэг байх хэрэгтэй юм байна. Бүгдээ энд нэг тэнхлэг зураад өгье. За энд бас тэнхлэг байх хэрэгтэй. За жоох ингээд тий илүү гарахаа зурах хэрэгтэй. Одоо та нар ингээ харж штеп би ингээд за энэ ингээд яг нэг төвөө дайраг уучраас төв дээр ингээ аваач тавья. За ингээд тий. За ийм өргөн тэнхлэг бол байж болохгүй тий. Тэгэхээр энэ тэнхлэгийн шин чанарыг энэ одоо энэ рүү оруулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ обжектоо эдгээрийгээ сайхан сонгож өгөөд эндээсээ тэнхлэг гэдэг рүү явах. Хамруулаад өгөх хэрэгтэй гэсэн үг. Хамруулаад өгөх хэрэгтэй. За тэгэхээр үндсэндээ биднэрт бол яах вэ? Нөгөө давхар руу маань шилжиж байгаа гэсэн. За тэгээд одоо энэний давхаргын давуу тал нь юу вэ гэхээр магадгүй та нар ингээд нөгөө буруу тий энэ одоо маш олон объект зурсан байхад энэ хэсэг чинь одоо ийм байх ёсгүй шүү дээ гэдэг тий өөрчлөгч байгаа бол давхаргынхаа шин чанарыг л өөрчлөх хэрэгтэй гэсэн. Тий давхаргынхаа шин чанарыг энэ юун дээрээ дарж орол тий энэ чинь ийм өргөн шуухан байх ёсгүйсэн байна гэл энэ руугаа дахиж орол тухайн одоо шин чанараа өөрчлөх явдал юм аа л гэсэн үг. За одоо бүгдээ энэ нөгөө зурааслалт гэдгээ сонгож аваад одоо нэг шинэ команд сурч авъя. За зурааслалт. За зурааслалт гэдэг одоо энэ давхаргаа авчлаа тий. За одоо бид нар яах гэж вэ гэхээр энэ доторхыг ингээ будах гэдэг шүү дээ.
За энийг будгаж байгаа тохиолдолд бид нарт одоо ямар команд хэрэглэх вэ гэхээр hatch гэдэг командыг ашигладаг. Hatch. За энэ бол үндсэндээ ямар команд вэ гэхээр одоо тухайн объектыг тийм ээ будах тийм асуудал байдаг. За бүгдээ hatch гэдэг те өгчхөөр биднэрт одоо ийм цонх нэгдэнэ. За эндээс харахад бол бид нар төрлүүд нь байгаа. Ямар байдлаар hatch хийх боломжууд байгаа юм бэ гэдгийг төрлүүд нь энд байж байна. За эндээс бид нар ингээд олныг сонгож болно. За бидний тохиолдолд бол энийг сонгоход бол хангалттай байна. За шууд нэг одоо цул объект будгаж байгаа бол шууд энийг сонгоод өгч хэрэгтэй. Тэгээ эндээсээ нэг өнгөө сонгож авч болно бас тий. За гэхдээ бидний хувьд бол энэ байгаа учраас энийгээ сонгох хэрэгтэй. За тэгэд одоо бүгд энд ингээд сонгоод өгч. Энэ ингээд уг нь бол бид нар ийм зураслалтаар сонгож байгаа. Тэгсэн чинь энэ аяг ингээд шигүү гарч ирээд байгаа. Тэгэхээр энийг бид нар одоо юуг нь өөрчлөх хэрэгтэй вэ гэхээр энэ тараа энэ одоо энэ шигүү байгалгаад байгаа энийг одоо 10 ч юм болгоод өгнө л дээ. Тэгэхээр энэ яаж юм? Арай нэг жоохон зайтай болж ирж байгаа 15. За магадгүй 20 тий марта бас хамаарат өгөх хэрэгтэй. За ингээд бид нар мууж хэсгээр энэ чинь ингээд будаа авчиж байгаа л да. За ингээд бид нар яах вэ гэхээр үндсэндээ маус нэгээ очил битүү мууж хэсэг дээр дараад өгч хэрэгтэй. За ингээд бид нар үндсэндээ яах объектыг будчихлаа гэсэн. За энэ харж байна уу? Тэгэхээр энэ маань нөгөө зурааслалт гэдэг нөгөө давхаргаар чинь давхар дээр чинь ингээд будагдаж байгаа. За шууд автоматар тэгж байгаа гэсэн. За тэгвэл бүгд энэ хэсгийг одоо цул өнгөөр будж үзье л та. Тэ? Яг нь туршийн. За hatch. За H гэд дуудлаа. За бүгд энэ solid болгоод. За эндээс бүгд яах вэ гэхээр өнгө сонгож өгч бас болно. За нэг юм шар өнгөөр будгах цаг үл ингээл тэ. Ингээл дотор нь маус нэг битүү хүрээ хэсэгтэй. Enter. Энэ ийм маягаар будна гэсэн. За тэгэхээр эдгээр одоо энэ бол биднэрт айгүй хэрэгтэй. За бүгдээрээ сая бол hatch командыг яаж ашиглах вэ? Давхраг яаж ашиглах вэ те? За тэгээд энэ зураг зурах явцдаа үндсэндээ за өмнөх бас тийм ээ сурч авсан зүйлүүдээ баттгаж авлаа. За ингээм амжилт хүсье.